Төрийн зөвлөлд ёсцон хороо төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Монгол Улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын их хурлын ёсцон нэгний байнгын хороо хоёр улсын зөвлөл хөвсгөл болгон орхон аймагуудын засаг даргын намын газартай хамтран зохион байгуулж байгаа бусчилсан хөгжил төрийн албаны мандатаар хоёр улсын зөвлөгөөний салбар хурлаан хэрэглэж боллоо. Ингээд энд салбар хурлааны чиглүүлэгч төрийн албаны зөвлөлийн гишүүн Эдэрчилүү таныг хүндэтгэмээрье. Өсчилсэн хөгжил төрийн албаны мандатад хойд бүсийн зөвлөгөөн эрдэнэтгэж байна. Энэ удаагийн зөвлөгөөнд хөвсгөл болгон Орхон аймгийн 400 орчим төрийн албан агч хамрагдах юм а. Зөвлөгөөнийг төрийн албаны зөвлөл ёс зүйн хороо хамтран зохион байгуулж байна. Энэ дашуулт гурван болсон таавын процесс дагаад үзүүлэх. Ажлын албаны 3 газрын дарга, маргаан хяншилах газрын дарга Батэрдэн, сонгон шалгаруулалтын газрын дарга Сосорваран, хүний нөөц удирдлага аудитын газрын дарга Нямбаяр нарын илтгэлийг сонсно. Тэгэхээр бид нар энэ дээр мэдэхгүй байгаагаа, ойлгохгүй байгаагаа, ойлгоод хэрэгжилж чадахгүй байгаагаа илэн далангүй асуух ёстой. Тэгэхээр холоос ирсэн хүний үгийг сонсоо гэсэн Монгол ардын үг үе. Тэгэхээр энд хамгийн гол нь ач холбогдол өгөөрэй гэдгийг би хэлэх гэж байгаа. Өсчилсэн хөгжил төрийн албаны мандатад хойд бүсийн зөвлөгөөн үргэлжилж байна. За яг одоо энд ёс зүйн хорооноос зохион байгуулж байгаа төрийн албан агчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэглээ сэдвт хэлэлцүүлэг болж байна. Энэ хэлэлцүүлэгт хөвсгөл булган Орхон аймгийн төрийн албан агчид тодорхой бодит кейсээр баг болон хуваагдаж ажиллаж байна. Хойд бүсийн манай 3 аймгийнхан бол бас аргагүй бие биенээ сайн мэддэг хүмүүс байна. За тэгэхээр нэгдүгээр кейс авсан баг байна уу? Гараа өргөрөө. Кейс 1 дээр ажилласан баг. Өөр. Кейс 1 те. За тэгэхээр 4-р кейс 1-ийг танилцуулъя. Танилцуулах хугацаа 3 минут. Заасан цанаа та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Хөсгөл аймгийн Тосон цэнгэл сумаас оролцож байна. 900 дэд тооны дарга Батцооч байна. За манайх ингээд кейс 1-ийг сугалсан байна. Ингээд кейс 1-гээ та бүхэндээ уншиж танилцуулъя. Анхааралтай сонсоорой. За гомдол гаргах нь манай дарга он байгууллагынхаа сайтад гаргасан мэдээллийг ямар ч нотлох баримтгүй үндэслэлгүйгээр бичсэн гэж намайг хардаж сэрдэж бүх ажилчдын хурал дээр нэр зохон дуудаж хэлдэг. Үл хүндэтгсэн үзэн ядсан харцаар харж байна гэх мэтээр харааны бэрхшээлээр маань доромжилж ёс суртахуунгүй аашилдаг. Чи хараа муутай хүн эртхэн эрүүл мэндэ бодоод ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөхгүй юм уу? Байгуулгын шуурхаад хурал дээр миний хэлсэн үгийг тэмдэглэлд бичээгүй байна. Дээд шатны байгууллагад гомдол өгдөг чи гэж хэлж янз бүрийн аргаар ажлын байрны дарамт шахалт байнга үзүүлж байна. Шалган шийдвэрлэж өгнө үү? Би төрөлхийн харааны бэрхшээлтэй хүн гэсэн ийм одоо гомдлыг манад одоо ингээд гаргасан байна. Бид нар хүлээж аваад ёсын 8.1-3 буюу бусдын бие эрхтэн онцлогийг зохисгүй үг хэрэглэх үйлдэлээр илэрхийлэхийг зээрлэх хөгжлийн бэрхшээлтэй хүнийг өөрийгөө илэрхийлэх үйлдэлийг нь даган дуурайхгүй байх ёс бус хэллэг хэрэглэхгүй байх гэсэн. Мөн 8.2-3 буюу хүний эмзэг болон хувийн мэдээлэлээр бусдыг бутаахгүй байх гэсэн залтуудаар дүгнэлт гаргасан. Манай хойд бүсийн одоо төрийн албаны бүсийн зөвлөлт төрийн албаны хаагчийн манлай хэлгээд энэ том улсын зөвлөгөөний анхны бүсийг бид хойд бүсээс эхэлж байгаа. Тэгээд Сэдвүүсрэн дарга маань бидний хэлцүүлэгдээр хүрчээсэн баярлж байна. За одоо ингээ 10 дугаар хогийн танилцуулгыг сонсъё. Та бүгд яг ямар шийдвэр гаргав? Энэ иргэдийн хурал дээр гарсан энэ ёс зүйн асуудлыг яг зөрчил гэж үзв үү? Эсвэл яаж гэсэн байх вэ? За товчхон өөрийгөө танилцуулаад байна. За бүгдэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Баасан Дурж гэдэг Булган аймаг шүүгэн тамгын газрын студент дэд хорооны нарийн бичгийн нар байгаа.
За манайх болохоор кейс ерөнхийдөө хууль зан гаргалгаа бол яг ерөнхийдөө адилхан байсан. За тусан маргааны гомдлыг болохоор Натуралны ёсны хууль 14.3-1 зааснаар за ёсны дэд хорооны одоо хариалан шийдвэрлэх маргаан бол мөн байна гэж үзээд бид нар гомдлыг хүлээж авсан. За гомдлыг хүлээж авсантай холбоотой одоо тус хууль зааснаар за 3-5 хоногийн дотор зөрчилд холбогдогчдод дуудаад холбогдох одоо таны нэр дээр ингээ гомдол ирсэн байна гэдэг гомдлоо танилцуулаад холбогдох тайлбар нотлох баримт болон одоо тайлбарыг 7 хоногийн дотор ирүүлэх хугацаа тогтоож өгсөн. За мөн одоо Натуралны ёсны хуулийн 15.1-3 зааснаар нотлох баримт цуглуулах ажиллагааны хүрээнд болохоор за гомдол гаргач маань бол яг гомдолтой одоо холбогдох нотлох баримтыг ирүүлсэн боловч энэ одоо төдийлөн шаардлага авахгүй байсан учраас бид нэр дахиад нэмэлтээр тус одоо энэ маргаан бүхий хуралдааны одоо хурлын тэмдэглэл, хурлаас гарсан шийдвэр, хуралдааны тэмдэглэл болоо одоо дуу хураагуурын бичлэгийг одоо их байр навчирч бид нар шинжилэн судалсан. За ийхүү бид нар нотлох баримтаа цуглуулж бэхжүүлж дуусгаад за цугларсан нотлох баримтаа дүн шинжилгээ хийхээр хуралдаанаа зарласан. За хуралдаанаа хийгээд шийдвэр дүгнэлтээ гаргасан. За манай дүгнэлт болохоор за ёс зүйн зөрчилөл гаргасан байна. За нэгдүгээр болохоор тэр нөгөө хууль бус шаардлага тавьдаг шүү дээ тийм ээ. Одоо нөгөө 10 хүний нэр өгүүлээ гэдэг. Хоёрдугаар болохоор балан авгам гих мэтчлэн олон нийтийн өмнө хэлмээр доромжилсан энэ үйлдэл бол сахилгын зөрчил мөн байна гэж үзсэн. Тэгээд 16.1 зааснаар гомдол гаргачид эсвэл одоо олон нийтийн өмнө ууш суухыг өөрөө болгосон сахилгын шийдэл ногдуулсан. За нөгөөдг нь болохоор хууль бус халсан шийдвэртэй холбоотой маргаан бол угаасаа цэвэр натуралны зөвлөл болон шүүхийн одоо хэн шийдвэрлэх маргаан байсан учраас урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгүүлэхээр төрийн албаны салбар зөвлөлт холбогдох материалыг хөрвүүлсэн гэх ийм дүгнэлтийг гаргасан. За баярлалаа. За баярлалаа. За зэдвсүр дарагт баярлалаа. За ганцар дарагт баярлалаа. За одоо ингээд хилцүүлэгтээ орё. За ингээд ерөнхийдөө 5 кейс дээр манай 10 баг маш сайн ажилласан байна. За одоо ингээд та бүгд бол зарим нэг кейсийг хоёр талаас нь тайлбарласан баха зарим нь санал нэгтэй нэг өнцгөөс харж үзсэн байна. Тэгэхээр одоо тухайлбал манай ёс зүйн хорооны дарга амар төгстэй оролцогчдоос асуух асуулт байна бол би нэг ийм зүйлийг та бүдээс асууж мэдмээр байна тодруулмаар гэсэн зүйлээ амар төгстэй дарга таныг микрофонд орж байна. Тайлбараа аваад бэлдээд хуралдаандаа бэлдсэн ч гэсэн тус нь тайлбар авч байгаа тийм учраас яг хэлцэх үедээ боломжтой бол нөгөө оролцох эрхээр нь хандах ёстой. Тэгжиж бид нар энэ таг талын байр суурь нь ямар нөхцөл байдалтай байсан бэ гэдгийг бас дүгнэх ийм болцоо гарах байхаа гэж харж байна. Тэгэхээр оролцуулсан магадгүй цаашдаа оролцуулж болно тийм. Гол нь заавал оролцуулах гэхээсээ илүү энэ хурал болон ийм тайлбарыг чинь хэлсэн гэдгийг заавал мэдсэн байх хэрэгтэй. Тийм. Хэрвээ хүсэлт гаргаад хугацааны болоод оролцох боломжоор хангацыг ивэл тэрийг аль болох хангаж шийдвэрлэх тал дээр бид нэр явъя. За дараагийн нэг асуулт. За ёс зүйн дэд хорооны чинь одоо тухайн кейс ярьсан ч гэсэн дэд хороо чи ер нь нийт ажлынхаа хэдэн үеийн кейс дээр хэр их цаг зарцуулаад ажиллаад байна? Хэр их ачаалттай ажил байна дэд хорооны ажил? Кейс ингээл яриад процессыг хийгээл, бүртгээл, дүгнэлтээ гаргаад та сая минутанд өгсөн учраас айгүй хурдан хийгээд айгүй гоё хурдан хийж болох ажил юм шиг болчихлоо тийм. Тэгэхээр мэдээж цаг хугацаа аавна. Шаардлагатай баримт гэдэг бол бас нэг тодорхой цаг хугацаатай юм болно. Хугацаа их зарна. Гэхдээ дэд хорооны ажлын дэд хорооны гишүүдийн энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой хийж байгаа үйл ажиллагааны за нэг 30-40% хэтрэхгүйгээр гомдлын асуудал байна гэж бодох хэрэгтэй. Тэр юу гэсэн үг юм бэ гэхээр дахиад 60% ажлыг та сургалт, судалгаа, дүгнэлт, эрсдлийг тооцох тийм ээ. Тэгээд нөгөө хамт олонны хур амьсгал соёл тэгээд зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн ажиллаа төлөвлөн, системээ ажилуулна, бүртгэн тэр ажлууд хийгдэнэ. Тэгэхээр та ажлаа зохион байгуулахдаа хуралдаан хийгээл өргөдөл эрэнгүүд бүртгээл
Тэгээд дүгнэлтээ гаргаад томилох хэрэгтээ албан тушаалтанд өгөөл дуусаа гэж ийм биш тий. Магадгүй томилох хэрэгтээ албан тушаалтныг шийдвэр гаргахад нь зөвлөж болно. Тусалж болно. Заавал бид хүнийг одоо юу гэдгийг олон нийтийн өмнө сануулаад бусдад нь дохио болгоно гэдэг чинь аюу хэцүү ажил штэ. Ер нь хүний нэр хүндтэй бид цаашдаа өөрийнхөө хувь хүн нэр хүндээ маш их эрхэмлэж хамгаалдаг, нандин байдаг тэр эрхийг нь хангах ажил хийж байгаа. Түүнээс биш бид хэн нэгнийг чи буруу байна, дүгнэлт гаргая, хариуцлага тооцъё гэдг нь бол дараагийн ирэмбийн асуудал. Бид биенээ ойлгодог, хүндэлдэг, соёлтой байдаг, тийм ээ, шудраг байдаг. Энэ соёлыг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа учраас бидний саяны кейс дээр ажилласан гомдол шийдвэрлэх ажиллагаа бол нийт ажлын маань ерөөсөө 30-40 гэж бодоод зөндөө их ажил хийчлээ гэж гомдлоо хараа суугаад байхгүй цаашаага маш олон ажил хийгэрээ гэж ингэж харж байна. Тэгээд Үржилсэн хөгжил төрийн албаны манлайлал хойд бүсийн зөвлөгөөн Эрдэнэт хотод 5 салбар зөвлөгөөн хилцүүлэхтэйгээр өглөө 9 цагт эхэлсэн. За яг одоо залуучуудын соёлын ордонд төрийн албаны хууль тогтоомжийн хэрэглээ сэдвээр бас хилцүүлэг өрнөж байна. За энэ хилцүүлгийн үеэр Булган, Хөвсгөл, Орхон аймгийн төрийн албан хаагчид идэвхтэй оролцож өөрсдийн санал хүсэлтээ хэлж мөн шинээр боловсруулагдах гэж байгаа төрийн албаны хууль бас санал бодлоо хэлж байна. Ерөнхийдөө нөгөө орон нутгийн нэмэгдэл 40-20% холбоотой асуудал байгаа тийм. Босоо томилгоотой албан хаагч нар бол орон нутгад 20% болж байгаа. Тэгээд нөгөө аймаг болгоны бас нөгөө нэг төсөв эдийн засгийн чадвартай холбоотойгоос үүдээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа төсөв батлах асуудал нь бол бас их хязгаарлагдсан болж байгаа. Тэгээд энэ бол ялангуяа бас Хөвсгөл аймаг дээр бас хүнд байгаа. Тийм учраас ер нь бол бас нэг ялгахгүйгээр орон нутгад аймаг ажиллаж байгаа албан хаагчдаа орон нутгийн нэмэгдлийг 40%-аар нь тэгшигдэхэд өгчих боломж байдаггүй болов энийг бас засгийн газарт уламжлаад шийдвэрлүүлж өгөөч гэж. За дараагийнх нь нөгөө мэрэгшүүлэх сургалт. Энэ бас өөрөө хязгаарлалт үүсгээд байна. Квот тухайн аймаг орон нутагт бас их цөөхөн ирдэг. 2-3 орчим квот ирдэг. За тэгээд тухайн квотод багтаагүй албан хаагч нар бол хувийн зардлаараа сур гэдэг тийм ээ. Тэгэхээр ялангуяа нөгөө шатлан дэвшихэд энэ өөрөө нөгөө бас тодорхой одоо шаардлага хангахгүй улмаас боломж нөхцөлийг бол хязгаарлаад байна. За тийм учраас илүү одоо нээлттэй өрсөлдөөний зарчмаар шатлан дэвшихэд шаардлагатай тэр шалгуураа хангахын тулд энэ мэрэгшүүлэх сургалтын асуудлыг бол бас нэг зэгсэлхэн зүйтэй юм байна гэдэг зүйл бол ажиглагдаад байгаамаа. За ийм саналууд байна. Анхаарал сонссонд баярлалаа. Давхарцсан албан тушаалууд маш их байна. Тэрийг л орон нутгатаа ингээд судлаад хичнээн хүн албан гадаад нутгийн хийдэг тэрийг судалбаар тогтоохгүй зүгээр л байдлаар ингээд тогтоож байна. Жишээ нь одоо сумын томын газар ихтэй бичээр азар тариад хариулсан мэрэгчлэн гээд байж байна. Тэгтэл тухайн суманд бол бичээр ерөөс газар тариад мэрэгчлээгүй сум суваа хүн юу хийх вэ? За тэгээд ажлын дүгнэлтгээд тайлбарын авчид ороод ирэхдээ тэр ерөөсөө байхгүй. Нэг айлуудын нэг 2-3 хашаалаа ногоод ирсэн тэрийг одоо ингээд бичээд ороод ирсэн. Тэгэд одоо тэр хүний ажлыг яаж дүгнэх вэ? Тэр нүдэн аниад зүгнэл ингээд гарч байгаа шүү дээ. Гэхдээ одоо цэцэрлэг дээр ихтэл одоо 4-5 бүлэгтэй цэцэрлэг дээр одоо шинээр 3 манаач авч байгаа. Тэгэл 20-30 жил ямар асуудалгүй ажиллаад ирсэн үнээр 3 манаач өнөөдөр юу хийх вэ? Тэс юу аваад ингээд суугаад уссаа аваад ингээд суугаад иймэрхүү байдлаар одоо юу ч бас данхар болоод байна. Энийг бас хард үзээсэй гэж хэлмээр байна. Дараагийн нь бол Монгол Улсын төрийн албаны зөвлөлд бол 7-4 маш сайн сургалтуудаар явуулдаг. Тэгээд энийг одоо энэ жил бас өргөжүүлж явах хэрэгтэй юм санал байна. Энэ бол бас төрийн албыг хөгжүүлэх чадварчин болох чиглэлээр бол захин маш сайн одоо сургалт байна. Энийг бас санал болгож байна. За мөн бас Монгол Улсын засгийн газрын хөлбөрт реформ хийж 30% цогцох гэж яриад байгаа. Энэ дээр бас төрийн албан хаагч нэлээд төвшөлттэй байна. Ер нь бол төрийн албан хаагчдаа нэлээд бас цогцож байгаа байна. Ажилгүй болгож байгаа гэсэн ийм одоо бас мессеж яваад байгаа. Энэ дээр бас одоо ямар одоо реформ явагдахыг
Энэ чиглэлээр бас тодорхой бас энэ дээрээс энд ирсэн хүмүүс бас тайлбар гэж бодож байна. Тодорхой одоо 1-2 одоо албан тушаалыг сум өөрөө хөгжлийн онцлог, бус нутгийн одоо онцлогоо харгалзаад ямар чиглэлийн мэрэгчлэн авч ажиллах юм бэ гэдгээ бас шийддэг болмоор байна гэдэг. Гэх мэтлэн одоо сумд аймагт бас тодорхой эрх мэдлийн өгдөг ийм зүйлүүдийг бол бас саналуудаа ингээд хэлж байсан. За мөн одоо саяны сүүлд одоо саналаа хэлсэн манай Баасанбат гэж хүний саналтаа бол зарим зүйлүүд дээр бол тодруулаад хэлэх зүйлүүд байна. Энэ 7-4-10 сургалтын маань үйл ажиллагаа цаашид хэвийн тогтмол ингэж явна. За мөн одоо энэ бүсийн зөвлөгөөнүүдээсээ бид нар яг энэ мөчөд бол протокол хөтлөгдөж байгаа. Аль болох бид бүхэн та бүхнийхээ саналыг сонсъё. Ингээд 330 сумын одоо төрийн албан агчдын саналыг бид нар удирдлагуудын төвшөнд уулзалт хийж саналыг авсан. За бусад одоо сумын төрийн албан агчдын саналыг тусгай бэлтгэсэн одоо QR кодоор санал асуулгын одоо цахимын одоо асуулгаар бол санал асуулгын нэг хүчлэн автсан байж байна. Тэгээ энэ дээр нэлээд олон одоо төрийн албан агчдын санал бол 330 сумын хэмжээнд бол гарсан. За ингээд бүсийн зөвлөгөөнүүдээс гарсан энэ саналуудыг нэгтгэхэд ингээд одоо Монгол Улсын их хурл, засгийн газар, салбарын яамдад нь яг энэ одоо салбар тулгамж байгаа энэ асуудлуудаар бол саналуудаа тавиад илэрхийлээд явна гэдэг юм зүйл гэж байгаа. За мөн одоо удирдлага нь одоо агентлагаас томилогддог, удирдлага нь аймагаас томилогддог байгууллагуудын хувьд томилгооны асуудлууд байж байна. Зарим одоо салбар нь болохоор аймагын томилж байна. Зарим салбарын агентлагийн одоо удирдлагууд нь агентлагаас томилгоо хийж байна. Бүсийн нэмэгдлийн асуудлууд нь харилцан өөр байгаад байдаг. За боломжтой эдийн засгийн одоо боломжтой аймагуд дээр бүсийн нэмэгдлүүд нь өндөр авагдаад байж байдаг. Тэгэхээр энэ дээр бол яг одоо адилхан шиг үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан агчдын тухайд бол үнэхээр цалин хөлсний юм ялгамжтай нөхцөл байдал тогтоогдож байгаа. Тэгэхээр та бүхэн санаж байвал төрийн албан агчийн цалин хөлсний баталгааны хууль гэдэг төсөл бол бас салбарын яам санаачлаад ингээд явж байсан. За энэ дээр бол бид өхөн бас энэ бүсийн зөвлөгөөн гарсан сумдаас гарсан саналуудаа нэгтгэхэд ингээд ажил хэрэг болгохоор бас ажиллаад байж байгаа. Тэгээ энэ саяын хүмүүсийн ярьсан саналуудыг бол бид нар хүлээж авч байгаа. Тэр хамгийн сүүлчийн даваад орчин хэлсэн санал дээр тэр хөдөө орон нутг руу явах замыг нээгээч гэдэг. Нэр бүхэн хэдэн гишүүн хууль санаачлаа явж байгаа юм байл. Орон нутгийн төвөөс алслагдсан зайнаас нь хамаарч хүн амын орлогын албан татвар нийгмийн даатгалын шимтгэлд өөрчлөлт оруулах гэдэг. Тэгэхээр бас өөрсдийнхөө болцоогоор энэ санал юмараа оролцоороо ер нь бол энэ ганцхан сумдын тамгын газрын орон тоонд апдейт хийх биш. Ерөөсөө бид нар энэ эргэж бүтцээ эргэж харах цаг болчихжээ. 1500 хүнтэй сум, 5000 хүнтэй сум, 100000 хүнтэй сум, 20000 хүнтэй сум. Тэгэхээр сая онцлог нь ийм шүү гэдгийг бид нар зовлонг нь ойлгож байна. Энийг хуульчилж, зааглаж хүн амын нэгтршил, эрхэлж байгаа аж ахуйн онцлог, тэгээд одоо төвөөс алслагдмал эсхээс шалтгаалж энэ яг тухайн орон нутагт таарсан бүтэц хийх ийм шаардлага байна гэдгийг бол манайхны баг бол ойлгоод явж байгаа. Энэ та нарын ярьсан бүх зовлонг одоо бид нар одоо хэдэн хуудас юм бид нар энэ дээр бодлого боловсруулах гэдэг ингээд явж байна. Эндээ бас санаа нэмэрлэе гэдэг санаагаар өнөөдөр та нартай уулзсан. Тэгээ үнэтэй санал зөвлөмжөө өгсөн, санал гаргасан, асуулт асуусан нийт оролцогчдоо маш их баярлалаа. Дараагийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой. Ажилд нь бүгдээрэнд амжилт хүсье. Ялангуяа идэвхтэй байсан хүмүүст шүү.